Бачаа. Сайхна. Бачаа. Бачаа. Сайхна. Бачаа. За, сонгоцсон. За чигсэр. Манай жаргаланд гачаанаа. Удирдах багийн халан сунгуул бол энэ төрөө төгс амжилттай өндөрлсөн. Эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгчээр сайхнаа нөхөр сунгагсан. Бүгдээрээ баяр хүргье. Манай эмэгтэйчүүдийн холбооны уулын эрхлэгч байсан Бадмаа нөхөр бол олон жилийн турш өөрийн ажиллаан бол өн гэрэлтэйгээр үргэлж ирсэн юм аа. Бүгдээрээ Бадмаа нөхөрт хүндэтгэл дэвшүүлье. За, миний ажлыг дэмжиж ирсэн олон түмэнд баярлалаа. Мөн ч өнөөдөр шинээр дэвшиж байгаа одоо гачгаанаа шинэ удирдлагад баяр хүргье. Энэ удааны сунгуулийн үр дүн бол тав тодорхой. Бачаа нөхөр бол манай жаргаланд гачаанаа гачаан даргын тушаал дэвшсэн. Бүгдээрээ Бачаадаа баяр хүргье. Доор шинээр сунгагсан гачаан дарга Бачаа нөхрөөс яраа тавина. За, нутгийн олондоо баярлалаа. Гэхдээ би бол нас залуу цус шингэн дуршлаг мөхсөө. Миний хойштын ажилд илүүхэн хавсар дэмж байгаарэ. Та олныхон итгэл хөндийг хүсэрдүүлэхгүй чармааж адалнаа. Мөн ч энэхүү ташрамаар манай гачаанаа уулын намын үрийн шүүжий Ахмад хаатар сүртэй нөхрийн урж эрхэм саналын сонсож жаан жолоодлого хүсье бүгдээрээ. Миний бие та бүхний итгэл хайраар жаргаланд гачааны намын үр ардын зөвлөлийн дарга шүүжигийн ажлыг олон жил хийж ирлээ. Мөнч үүрэг харгуулцалгаан шатлынхаа хэрэнд баялуулж ирлээ. Өнөөдрөөс эхэлж би өөрийн ажлаа сайнаа шүүжид гардууллаа. Манай сайнаа бол их сургуулиас төгсөж ирсэн оюутан хүн. Одоо намайг бодвол бүрж их өргөн мэдлэгтэй хүн. Одоо ч ер нь залуу хүмүүсийн цаг болчихчоо. Та бүхэн маань залуу нэг үеийнхнийхээ ажлыг илүүхэн халамжлан дэмжиж яваарай та. За, миний үг барлаа. Яа, чи ямар худдаг юм бэ? Гүр юу асан бэ? Ингэтлээ үний харуулаад. Хой. Би нэг юм мэдсэн. Гэтэ чи намайг дайлахгүй би хэлэхгүй л дээ. За дайлаа сүртэй чи дандаа ингэж хий. Хой.
Бацаа ануужи хоёр салцсан гэж юм шүү. Та үнийн модл юм уу? Наран гэрэл бүргнээ сонссон би. Бацаа анны төлөө хотонд ирээд явсан гэж юм шүү. Батшаасан дээрээ явсан гэж юу? Ирсэн гинэ. Тэгчээ биднээс ч үнэ ярьж марчихгүй маа. Хөмөт юм бэ? Ануужинтайгаа салаад зовцол байлгүй дээ. Үнэн салсан муудлаа салсан муу чи нэг зүгтээ ярьж та. Аа би чамд яаж хэлүүлж идэх юм бэ? Өгүүлжи бацаагаас асуу. Би яаж асуу? Шинж. Үйлчлэгч аа. Кофе авъя. Өөр юу авах вэ? Өнөөдөр би дээлье. Ой. Тэгвэл би бас нэг юм асууя. Одоо манай энэ үеийн малчин айлуудад ямар тулгам асуудал гарч байна. Бүгдөө өөр өөрийн боцноо ирээ. Одоо миний бодохоор бол малчин унчаад гол нь мал жохол шүү дээ. Одоо малаа яаж ондруулна гэдэг бол асуудал. Чи одоо дандаа өргөгүй юм ярина шүү дээ. Өний хөн мэдгүй. Малчин уурган бүр мэднэ. Одоогийн энэ асуудал чинь бола өвс бол хамгийн тулгам асуудал мэднэ үү? Ёстой өвслийн асуудал чинь гол асуудал. Малын өвчөө өмхөг жууч урган боцохоор утгатай малчид өмнө элдэн таваад гарт ий. Хангавсган бодоод өв зурх гахаас лээ. Би өдөө нойроо шал өөр юм бодож байна. Манайхаар жишээлх юм бол очиг ялсантай адилхан шүү дээ. Жагталгүйр захиж штэ манаас ч. Харна. Малчтын орлогыг нэмэгдүүлчих юм ба өвсөж хулдаа авчихгүй юу? Өвс бол юм чухал биш шүү дээ. Манайхан дахиад бол өвс өрөөс дутдаггүй шүү дээ. Одоо ч уулихтай таарахгүй. Нутаг бэлчээр тажирчаад хадлан муутай ээд нь гаднаас өвс улж аваад малын орлогынхаа хагас илүүгийн зарчхна. Мал үнтэйгээд янда орлого зарлага нь тэнчээд л дахиад л банкнаас жийлнэ. Алтойгой. Шийдэн 7-8 өнөختтэй биш юм уу? Нутаг ихтэй бол өвсний асуудал жохор шүү дээ. Нутаг багтай энэ ч яах юм бэ? Чи одоо юу таарна гэж. Жохом хөнийхэн таарах юм бэ? Ой, танаас ирж их чинь бүрээр таарж яана. Манай өнөд. За. Миний өчгөрөө нь өвснө асуудлаа харин их чухал учрын байна шүү. Энийг сайн бодлох хэлэхгүй болохгүй. Одоо харин түрүүнээ ярьж байсан дэр нийгэмлэг байгуулах учрыг төргөн шиг гардаж ихгүй болохгүй байна да. Харин шүү дээ. Өний одоо урдахгүй бол манай гацааны удирдах багийг адлаа сайн хийхгүй байна гэж хэлээ шүү. Араа. Ой. Хэдүүл юг үндсэн шатны адил гэдгийг нэг модултлийг өгье. Харин тийм ээ. Өчигдөрсөн чи хаа явсан бэ? Гүй хаа явдгээ? Хошоонд явсан шүү дээ. Нохоо чагаа авахгүй юм уу юу юм? Бүү хотлээ. Уртугийн дага хаашаа наацах гэсэн бэл да чи. Гүй юу н ам нэсэр уртуу гэдэг. Уртуутай ямар саваатай. Саваагүй. Уртуутай нөр өнгөрсөнд ямар очтойг би бүр мэднэ. За чи битгий ингэж худлаа яар. Би удлаа хэлчихв. Өдөртөө харахгүй уртуугийн үжил дэлдгэж чад. Надаас авсан жоосоо. Би шүүгчгээд алга үнэгээ өртлөө өгөө болжтлоо. Чи ягаа шүүгчгээд жоосоо өгдөггүй. Үгүй би өгөхгүй байлчуу. Өгсөн чи хаа байна уу? Чиний өгсөн чи хаа байна уу? Би одоогоор аав. Одоогоор. Нэмэр чил. Хой. Хэнийг хонжиж гэнэ үү? Боловс намайг чи хонжиж явахгүй юу? Даган гिचхэд сон ирээд. Хой. Чи өөрөө хүний өдөөчгээд үү? Жоосоо. Чи ингэж нүргүү ажиллах юм бол
Би бүгдийг хэлнэ шүү. Өгнөр ч бас хэлнэ. Чиний хэлж би чамнаар алахдахгүй өдөр чи. Хой, одоо бүр намайг жоох гэнэ үү? Жохол яадгийг. Гай, танга. Би энэ чи ингэж бас болохгүй. Би бас арга байхгүй. Жоосарах гэдэг чаа. Боо. Би үнэ. Би жоосаа гэрсэн. Одоо яана? Гүш яахаар яадаг юм бэ? Бүр чиний орч. Ёс тундраг. Чичгээд олны адлыг ихэлжигээ яаж ийнү да? Яах вэ? Чарамаагаад л хийдлээ. Чамайг тэр олон хүмүүс юу гэж сонгож ихээ бодж хэдийн өмнөр сонгож хэдийн хүүхдүүд амартлаад чамайг сонгож ихээ тунгата дотор. Ажаа. Би тийм арганы бодохгүй. Өөрийнхөө ажлыг чарамаагаа хийдлээ бол болтно гэж бодож байна. Юу хийнэ гэдг нь сайхан бодлох хийж их л да. Ажаа. Би хамгийн түрүүнд нийгэмлэг байгууллага хатгаад тэгэд өвс бордоноос ойрон газар байгуулад малчдын өвс бордоны дутагдaltaй талыг нөхөрлж өгнө. Дараа нэг бол тор сүлжээг ашиглаад мөдөж ангийн холбоо байгуул. Бодхийч уу сайхан боджээ. Ажанка 10 жууд онд орохгүй юм бодчих. Кие хэл хийх хоёрын хооронд чинь тэнгэр газрын жирүүтэй димэд дартаа. Мэдсэн ажаа. Табу санааж аваа. Билавсаа хийн. Нихүү. Ажаагийнхаа хэлсэн үг сайн бод. Аман сунаадлаагүй хүүхэд гэж хүнд будааг болоо. Мэдсэн юм аа. Дээрээс манай малжих оронд тариалж болохгүй гэсэн тогтоол гарчээ. Манайх одоо ногоон бордооныхын тариаг жогсооё да. Оо. Чарам болно. Тараа тарин гэдэг чинь гажир өвдөд нутгаан бус өвдөд шал хэрэггүй юм ээ. Тийм ээ. Ажаа босноо учир гэвэл энэ өхрийн нийгэмлэг байгуулахад нутгийн өхрөөр голдуулах санаатай. Тэгэд манайх тохирохгүй шүү дээ. Миний үчгээр энийг өөр айлуудтай холбоолж ивэл болно уу? Болно. Чи өөрөө үжгээчихгүй өдөр. Чамцсан. Бус алуу. Бус алуу. Би чамд хайртай шүү дээ. Ой. Гүчин үг хэрж чадаа. Энэ насанд төрж ихэд хүнэж өгдөө бай да. Гур хүүхдэн бодохгүй юу? Гоё да.
Өмөө яагаад чөв чөмөөгүй ирчихв? Чарай чи хаана вэ да? Би чинь зүгээр өдөө. Өмөө яасан бэ? Өмөө надад ингэж бодчихсон. Өмөө надад арга гэр орончгүй хүн болсон. Та битгий ингэж яраа. Манай гэр чинь таны гэртэй адилхан шүү дээ өөжөө. Та яагаад манайс өдөр ярьсангүй юм бэ? Хүүхдүүдтэй би яаж хэлэх юм бэ? 야, 무슨 타는 하루 있어? Тас ямар хаад ижнэ? 8만 шалан 2 ашигтай. Эшин сууч. Хавчаа ба. За. шарахаттан энгэрдэрхо шара соолон татнахо шара орга 시모호세 에지케 아하치 야남베호 엄마, 쎄쏘지요. Сайн миний мөгөөгөө өрөөд ирсэн юм уу? Тийм ээ. Үүшээ чи ч одоо тэргээр гэр хийх юм уу юу? Яасан олон юм атсан юм. Би одоо тэргээрэн гэр хийсэн ш та өмөө минь. Өн. Би нэгмсээ хараа ичсэн шүү. Өн хүүхд одоо өхөрө тоглох нь уу? Үнэ. Ажаа? Оо, тэр ирч байна. Ажаа! За. Дамбай ажааг ингээд алгын ёсоор үжимчөө надад тусгай өрөх боллоо. За. Энэ ч одоо бүр тануусын ач тус шүү. Хөөхтүүдтэй баярлж шүү. Ханаас та харин али ажаадан баяр хүргэе. За. али ажаа. Тантай босноо гучирж өгдөө гэсэн юм аа. За. Юу болов миний хөөх? Бид нэг өвс урдана сойрон гажир гэж байгуулна гэж байгаа юм аа. Ер нь манай гачаачин нийтийн хадлагын тал байдаг шүү дээ. Тэгээд энэ нөхцөл дөөрөө
Өгс Вардааны сойрон гажир гэж байгуулад дуртай өрхөдөө холбоолж нэг айлаас нь тогтмол хадлангийн гажрыг энэ сойрон гажиртаа бүртгүүлээд тэгээ хамтар хадад ногтлно. Одоо нэг л үгээр хэлбэл өвсний банк гэсэн үг. Хэрэггүй даа өг. Айл яаж анхан гажарна баг. Би тэр сойрон гажир чи өгөөд байдаг өвсч байхгүй. Би бас өвсөн гаднаас судалж авч байна. Үгүй айл яаж. Ийм болохоор улам хамтрах хэрэгтэй шүү. Бид нэр нь өвс Бордооны сойрон гажрынхаа өвснөөс нь малчид өвс дутах үед нөхрөлчихнэ. Хэрвээ малчид өвс дутахгүй бол энийг гадагшин борлуулад мөнгө олгоод чигээд сойрон гажиртаа бүртгүүлсэн айлуудаа хаваагаад ашиг олгочих. Адны хэлээд бүр хэрэггүй. Ойрын жилүүдэд өвсний үн докторгүй дээр үнэтэй байж таа. Ийм болохоор манай энэ өвс Бордооноос сойрон гажир байгуулагдах бол малчдад их ашигтай. Танаас нэг сайхан бодол хийж өчгүй юу? Тийм шүү. Үгүй та нар ч одоо яасан хүний үг ойлгохгүй хүүхдүүд бай. Би тэр чи орохгүй. Чин яаж юм бэ? Хүүхдүүдээ сайхан ярина одоо. Үгүй энэ хүүхдүүд чинь ухаан дөхөн олдохгүй сонь юм яриад байх юм ба шүү дээ. Амар жөрөөч юу. Чисэр Энэ дамбаа яаж их түргэн жамтай хүн юм аа. Би бол сайхан санаатай хүн шүү. Сурж хаад ийм сайхан ажлыг хаяад ирчихнэ гэж. Одоо нэг чиг тэр ажлыг олоход амруу. Хүн жоосоо бариад бас олохгүй байж. Харин штт. Өвөр Монголын дуу урлагийн бүлхэнд орох тийм амархан уу? Ястай бойна багтааж ядчээ чи. Би гэрэн санаа таны эдэг бодчих. Та нар бити загнаад вэ. Яадги. Миний шар хөөхөн дуртай газар амьдэрч илвэг. Ээжээ, бити хөөхөд өмөрөөд байл та. Манус одоо юуг нь бодсон юм? Биднээс бидээ зөвгөө болчихоо. Баахан зоос барж барчгаад бэрвигэд хүрээд ирэхийг энэ өмсөж үснэ хар. Чийл хүүхдэд заас өгжөгөөд л юм болгочих шít. Одоо хардаа хараад ирнэ. Энэ бүр чиний муу сургасан шүү. Ажаана гэж өгсөөр агаад хүүхдтэй уруу татаа зүгээр. Гү чи одоо юу гэж надыг загнаад байдгийг. Өөрөө их нь вэжж хүүхдээ сурхаа яасан. Гү би яасан бэ? Би яасан? Би хамаарыг ихээр чи өмөрнө, эмээ нэг өмөрнө. Одоо болохоор бүр миний буруу болчих. Нөгөөдгийч ёст. Чи тэр ажааныхаа өгсөн мөнгөөр өмөд авч өмсч болохгүй нь уу? Цааранхаас хэрхэн юм өмсчөөд. Юундэ нэгэд байгаа чи? Гадаад тэрэг ирж ш. Чи гард нохоогоо хордоо. Намайг хөр хөвтөлгүй юу? Табачке бач. Тэно. Манай хотын хүн ирчихсэн. Хөөе чи үжээ ирсэн юм. Би ирээ удаагүй. Тэгээд яг надад хэлээгүй. Хой. Сүрээ. Хүний өдөр чамд юмар саатыг. Болж ийтэ нэ. Сайн уу? Сайн уу амааж. сайн байна уу? За хүүхдүүд очиосоо. За сайн уу? Сайн. За залуучууд минь ямар ажилд яаруу явна? Бид нар нэг нийгэмлэг байгууллага очроор явж байгаа юм.
Манай гачаанаа адуун тоогоо бүртгсэн чинь их чөөхөрсөн байж д. Бүр устдах хэмжээ хүрч шүү. Харин тий. Тэгээд бол энэ дотор хамгийн олон адуутайнд бол таних. Ер нь танай хэдэн гэрийн адуун жусан бүр чагаан голдуу шүү дээ. Тэгээ манаас ботхоор бол нутгийнхаа онцлогийг хадгалсан цагаан адууны нийгэмлэг байгуулвал ямар вэ гэж тань тайж өгөхөр ирлээ. Оо за. Таны өдөн адуу малдаг айлаараа холбоолоод та өөрөө толгойлж хамаарад тэгээд хамтараа адуу өсгөөвөл дээр юм билүү гэж биднээс бодож байна. Айл яаж яан бас ингэж боддتي. Үжимчин цагаан адууга өсгөе хамгаалъя л гэж бодоод. Санаа байсан ч унаа хүрхгүй. Бэлчээр ус нь хуралчихгүй. За хүний хүч бас хуралчихгүй. За адууныхаа шиг шимийг борлуулчлаа гэхэд гаргах загталгүй гэж байхгүй. Иймэрхүү хүчрэлтэй асуудал бол олон байна шүү. Нийгэмлэг гэж юу юм бэ? Нийгэмлэг гэдэг нь одоо хөдөө айлаараа нийлээд тусгай бэлчээр гаргаад тэгээд адуугаа нийлүүлээд одоо хамтаар эжигнээд хамтаар ашиг олно гэсэн үг. Эхлээд бол энэ нутаг бэлчээр болоод адуугаа айлууд бол өөрийн дураасаа энэ нийгэмлэг дэвбэл орвол. Тэгээ хамтаар эжигнээд ашгаан бол одоо дохоо үйдэн тэр бэл орсон хаваараа хаваалцж авна. Тэгвэл ашигч олчих нь адуугаан ч хамгаалчих. Одоо ч хаваараа тугас удаг чиг биш. Олоолаа нийлжгээд л бүтэн шүү дээ. Тийм шүү. Харин тийм шүү. Эн чинь бол харах харин. Тийм ээ. Тэгээ бид нэр нийгэмлэгэн байгуулчих бол бас дээшин мэдүүлээд дээр шитнаас тусламж гуйтлж болно шүү. Зааж айл яаж яаг үгүй. Гэхдээ мэдхгүй чадахгүй нарийн ширийн юмнуудыг нь бол та нараас асуун шүү. Тэгээд Наран гэлөө. Манус сайн байна, сайн байна. Үнэ юм уу та? Харлаа. Одоо тэгээ хаа сууж их юм? За. Үгүй юу. Зантаа хоёр татчих гинэ. Зантан дүүрэн хоёр салчгаж гинэ. Бүрлэн дүүрнээ ошиг болгоод. Яана. Яахаараа яади. Дүүрэнтэй амьдрахаараа ганцаараа амьдсан дээр одоо харин санаа амраа. Ой. Чиний энэ чи одоо юу хэлж байна? Яана гэдэг 40 жил хамт амьдсан хүмүүс. Амаргүй л гэдэг. За. Чүл чи яваад нэргөөч. Би ямарт нэг барагддаггүй илтэй хүн юм бүү мэтэ. Хайта. Чагаатагч. Чагаа морийг ногоохтгоно гэдгээр. Энэ мөдөрөн ёстой буйнаа даахгүй аашлах юм да.
Одоо юунд ингэнэ вэ? Миний 3 хүүхдэж өсөөд хүний царай харахааргүй болсон. Би одоо тэгж хүний нүдний хог болж тэрнтэй суухгүй. За чи хөдөн хүүхдийнхаа бодоод 48 жил ингээд амьдралыг тисээд ирсний чинь айсаахалтааран бүгдээрээ мэд. Одоо чинь нас явж нарын тамир муудахаар жүгжүгтэнгүй гэдэг чинь бас л гэж хэрэг. Яг тэгж тас бодоод яах вэ? Дүүрэн шиг хүнийг хал үзүүлж хамард нутаа оруулахгүй бол ухаардаг хүн биш л дээ биш. Тэр ч бас тийм дээ. Би хүүхдүүдэнд байна. Зандан та юм яриа сууж. Бэж. Чи зандан та хоёр үг ярьчих. Өдөр би Хей. Сайн уу? Энэ хөдөрөгчтэй. Олектон хоёрыг бас хэлж чадахгүй юм шүү. Төмсөж. Батмагч. Та бид хоёр өнөөдөр их шиг сэтгэлээ уудалж ингэж уужиртлаа ярьж өрөөсөө өнгөрөөгүй. Та өдөр бид хоёрын тухайд ийм боддог л байх та. Тийм ээ. Тэр үед өдөр бид хоёр бие биендээ их сайн. Би өөр өдрөд мардмаар болоод байсан. Гэхдээ нэг л учраас болоо сэтгэл хэрэгсэн. Соёлын хөвсгөлийн үед манай аав ээж өдрийн аав ээжтэй ангийн тэмцэл хийгээд өдрийн ээжийг нэтүүлж гисэн. Энэ учрыг би сүулт нь мэдсэлтэй. Нэг өшөөтнийх нь хүүхэн гэрд нь хүүбэр нь болоод очихноор Сэнгэ ханчаагийн сэтгэл яаж таах вэ? Тэгээд энэ учраас болоод л би өөрийгөө татсан. Сүлд нь өдөр намайг холоотаа ирсэлтэй. Би өөрөөс ч өвшөрөөгүй. Тэгээд дэмий удаагүй. Би дүүрэнтэй ганцхан удаа уулзсангуу тал хайлгар болоо амьдарчихсан. Хүний хов тавилан гэдэг чинь ийм л дээ. Орчлоо би халуулаад ирье.
За нийгэмлэг гэдгийг та нар танилцууллаа. Ер нь танай хэдэн гэрийн өхрүүд бол Чохон нутгийнхаа шинж чанарыг бол сайхан хадгалж байна шүү. Одоо энэ онцлогоон бариад махны үйлсийг хөгжүүлвэл хойштик ашигтай да. Одоо байгалах маг гэдэг чинь яг л манай энэ орон нутгийн махыг хэлж ин да. Бүрэн малчгийг танаас ойлгохгүй байна. Пэн сарвч хэрэгтэй. Үхрийн баасын авнаа, гөвтлийн дулаалнаа, тийм арвай айлын үхрийн нийлүүд тийм пэн хаавэнуудаа. Жоос нь хаанаас гарна? Энэнийг ч бид бодол хэлсэн. Одоо бүгдээрээ хамтраад л бэл нийлүүлчих хэрэгтэй. Хаанаас тиймэрэн жоос би ч жоосгүй. За байсан жагов. Хоорондоо хөрвөл тавиад зүг гарах юм биш. За бай хэрэггүй. Хав аваараа малцсан дээр. За. Тэгвэл өний болё. Тэгвэл энэ өвс бордоноос ойрон гажирд холбоолж болно уугүй юу? Өний чи харин бодол хэлж болно да. Манус оролцохгүй мэж болно уу дараа? Болно бол. Хичнээн чурдан өнгөрөх яа